За өнөөдөр би Монгол хичээлийн сургалтын 8 дугаар хичээлийг хэлж байна. Хүрсэн орж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ манай ингээд шинээр 2 сурагч орж ирсэн. Тэгээд хуучин сурагчдаас 2 нь маань бас байна. Баяраа өнөөдөр орж ирж амжихгүй гэж магадгүй гэж хэлсэн. Инх жаргал чимээгүй байгаа. Даалгаврын хувьд баяраа байгалагч 2 даалгавраа өгсөн. За даалгавраа идэхдээ сайн хийсэн та хоёрт баярлалаа. Аяар тэрийг ухаж үзнэ. За өнөөдрийн хичээлийн хөтөлбөр болохоор эхлээд хэдүүлээ өмнөх хичээлийнхаа баттгал хөгжим тоглоомыг тоглоно. Тэгээд өмнөх хичээлийн баттгал ямар хичээл байсан бэхээр голдуу тэн ялгал байгаа. Тэн ялгалаа хэдүүлээ баттгаад тэгээд гэрийн даалгавраас ямар алдаа мадаг байна түүнийгээ залруулж үзэн ярилцсан. Гол хичээл маань уртыг шиг богинох шиг хос шиг тэмдэглэх аргуудыг өнөөдөр үзнэ. Дээрээс нь сонины ишлэл, чомогшийн бичсэн ишлэлээс би оруулсан байгаа. Чимээ апын даалгавар мэндчлэгээ бичиж явуулаарай гэсэн даалгавар өгсөн байсан. Тэрийг үзье. Тэгээд хэрэгжилж чадж байгаа, чадахгүй байгаа хүмүүсээс санаа оноог сонсъё гэж бодсон юм аа. За тэгээд гэрийн даалгаварт 4 даалгавар өгнө. Тэрийг хичээлийн төгсгөлд өгнө. За одоо хэдүүлээ баг болоод тоглоно. Тэгэхээр байгалийн эгч Мэдгэн 2-1 баг болчих. Баццэг Инх 2-2-1 баг болчих. Харьцангуй уншдаг, сайн мэддгийн нөгөөтгтэй нь хослуулж байгаа юм шиг. За байгалийн эгч Мэдгэн 2, Баццэг Инх 2-2. За нэгэндээ тэгээ мэдхгүйгээ хэлээд хажуунаас нь засаад дэмжээд өгөөрэй. За камераас хэлэх юм. За энэ эхлээд 1-р баг нь байгалийн эгчийн баг. Байгалийн эгч энэ 1 3 2 адиг сонгох. 1. За 1. За та хоёр одоо та хоёр дотроо нэг өнгийг сонг. Мэдгэн айл өнгийг авах уу? За цайвар цэнхрээ авъя. За цайвар цэнхэр. За би ягаан бэ. Та ягаан. За өнгө гэдгийн энэ хоёр аль нь энэ хоёр үгнээс аль нь өнгийг илэрхийлсэн үг вэ? Хоёр дахь нь. За зүйтэй. Маш сайн. Хоёр дахь нь хөөхөө гэж үчин тий. За зүйтэй. За байгалагч. Энэ 3 үгээс сурч мэдхийн сурахыг ол. Сурхуу. За. Сурхуу гэд нас чинь юу? Алиг энэ гурлан адилхан бичсэн байна тийм ээ? Тий, адилхан юу уг нь надаа нэг шүд илүү байна тий. За тийм. За тэгэхээр та бол зөв хэлсэн. Яг тийм ээ? Маш сайн. Сурхуу. За одоо нөгөө багийг оруулъя. Баццэг Инх 2-2 бэлдээрэй. Баццэг аль өнгийг сонгох вэ? Ногоон. За. За энэ дундаас морьтой дүүцэх үгийг олно. Хүүлүүгээ эхнийх. Эхнийх. За харъя. Хүүлүүгээ. Үүнийг яаж тогтоосон Баццгээ? За энэ ёстой нөгөө багтаа нүдлнээрээ л явж байна да. Тийм үү, нүдэлсэн байна тий? Сэлснээрээ л явж байна өргөтэй. Тийм энэ олон адил ижил бичлэгтэй үг дундаас ерөөсөө огт андуурсангүй шууд сонголоо шүү дээ. Тэр маш сайн байна. Нүдэнд дасал болцноороо л явж байна тий. Тэгэхээр амар эргэлзээтэй юм аа. Тийм байгааз? Эргэлзээтэй байна. За баярлалаа. Инх 2 ч одоо юу гэх вэ? За аль нь үл даваа, үл хөдлөл вэ? Инх 2 нөө. За Баццэг. За одоо таадаг багтаа өөлөө юм болов. За хоёр дахь нь гэж байна уу? Хоёр дахь нь юм болов. За хэрвээ байгаагүй бол Би байшгүй.
За. За ороод ирлээ. Манай баг минь ороод ирлээ. Харин бисээ гавцаад ороод ирлээ. Юу За, манай багийн хүн нэг- ийсэн 3 дахь нь өгсөн. За 3 дахь нь уу. За. За зүйтэй 3 дахь нь үйл давааны өлий байна тий. Өлий. Тийм. За зүйтэй маш сайн. За байгалийн баг. За одоо бичих дасгал байгаа. Энэ 3 үгийг галиглаж хэлж өгнө. Тэгээд түүнийг нь би хажууд нь самбар дээр бичнэ. За энэ гарын самбар дээр эхлээд инхрийлэн гэдэг үгийг бичье. Инхрийлэн гэдгийг та хоёр хамжаад галиглана шүү. Хин хоёр вэ? Медга та хоёр. За. Инхрийлэн. Аха. Үгийн эхний э. За. Инхлиг энэ. За. Инхлиг энэ. За за нөгөө дүүг нь юу вэ? Инхрийлэн тий? Аха. Инхээ. Хээ үгүй дундах хээ. За. Инхээ. Аха. Ихшигтэй хээ. Ямар их шигтэй? Инх үгийн дундах хээ. Инхээ. Медга зүг үү? Инхээ. Инхээ гэд тэгээд нөгөө нэг хосог шиг. За. Юутай. Инхээ. Шилбүүдтэй. Шилбүүдтэй. Инхрийлэн гэлөө. За инхрийлэн. За инхрийлэн. Инхээри. За энэ уг нь шүлгэн дээр байсан тий. Инхээр эр үсэг. За шилбийн араас шууд эр үсэг юм уу те? Ра гэдэг юм уу? Инхээр юм шүү. Чи эдний баг тусламар байна уу? за тусал. За их хоёр яваараа тэгвэл. Үгүй би л та. Хин бид мэдгээ ёо. За. Тэгээд хээ Аха. үсэг тэгээд шууд эр үсэг байх юм бол гэж бодоод байна штэ. Наад хоёр шүд чинь байхгүй. Хоёр шилб үү? Чи хоёр шүд байхгүй. За. За чинийхээр бичих юм бол бүр алдаад явчлаа шүү. Тэгсэн үү? Тэгсэн. За одоо эндээс эр үсэг инхээр ре үгийн дундах ре. За. Инхрийлсэн тий? Инхрийлэн. Инхрийлэн. Одоо лэн. Аха. Одоо и үсэг байхгүй юу? Эрийн дараа и үсэг. За. За би тацлаа шүү. За. Е үсэг. Яах. За би анхаас. Байхгүй. За энэ худлаа олсон шүү. Худлаа шүү. За тэгвэл байгалагч хэл. Манай баг ихлэ яваад манайхан хүлээж байгаарай. За лэн гэд одоо шууд залгана. Инхри лэн залгачлаа. За. Мөн үү? За харин наа чи и үсгүү, э үсгүү тэр эр үсгийн ард байгаа чинь. Харин энэ ямар байна? За энэ үсэг. За энийг шүд болгочихъя. За. За. Байгалаа их хаа. Инхрийлэн. За баг мөн байхаа. За энэ дээр энийг бүгдээр харнаа төгсгөлн. За одоо хоёрдугаарт нь туулсан гэдгийг. Туулсан. Үгийн эхэнд ордог тэ үсэг. За. Тэгээд а үсэг. За. Миний баг өгөрөө. Тэгээд г үсэг үгийн дунд ордог. За. Тэгээд ү үсэг. За. Тэгээд ил үсэг. За. Тэгээд а үсэг. За. Тэгээд г үсэг үгийн дунд ордог г үсэг. Туслаа юу? Тэгээд ил үсэг. Сан гэж шууд. Зүйтэй. За. Тэгээд а үсэг энэ үсэг. За. Харандаа яа. За энэ байгалагч зөвшөөрч байна уу?
За би болохоор уутай болов дагуулсан гэдэг үг олчих юм уу наадах чинь туулсан яа тийм бэ? шүү дээ. тагуулсан Миний бодоод наад тагуулгасан гэж галгалууд мөн байна уу? хэмжиж галгил Тэгсэн байна. санагдаад байна. Тагуулсан гэж галгалж байна энийг уншихад. За тэгвэл сан мөн байна. Мөн үү. За байхлагч мөн гэж үзлээ. За 3 дугаар үг нь тэний нэм. Наад чи нэг юу вэ те шүлгэн дээр байдаг үг шүү дээ. Тэгээ Монгол үтгийг шүлгнээс л баттгаж байна. Тэний нэм. Тэ. За тэ. Тэ үгээр нь хэлж байгаа. За тэг. Тэ. Тэний. За. Энэ үсгийн тусад байх уу? Тусал байх баха. Байх. За. Тэгээд ээ. Юу. За. Энэ. Тэний нэм. Тусалгүй энэ. Тэний нэм. Им. Ямар юм бэ? За та яагараа. За байхлагч гүцээгээрэй. Тэний нас юу авахгүй баха. Тусал авахгүй гэж юу? Тэний юу би болохоор энэ үсгийн ард нөгөө урттай шидэв борно гэж бодож байна. За энэ үсгийн ард шидэв болчихлоо. Дараагийнх нь миний бахаар энэ яа үсэг харагдаж байна. Яа үсэг орох юм уу? Орохгүй. За би болохоор хоёр урт шилэв бичин тэний хосог шиг. За тэгвэл энийг инглээ. За тэний нэм. Одоо нэм. За. Эм үг имээр төгснө. Эм нь эвэртэй юу сүлтэй юу? Аюутай. Дээш. Тэний доошо сүлтэй. Доошо сүл. Сүл ада дугуураад гэдэг үстэй тий? Тий гэж. За энэ наа үсгэн дээр тусал байх байхгүй юу? Байна. За зүйтэй. За тэний нэм. За алтайгаа харъя. За би шууд бичсэн байгаа. За тэгэхээр яаж бичснээ харьцуулаад харчие тий. Энэ харагдаж байна уу? Нааш нь ари өөр үг нь. Өөр үг гаргацсан уу? Тийм байна. За. За. Адсан байж туулсан байна. Энэ үү үсэг энэ дотор орсон байна. Тэ хэ үсгийн дотор орсон байна. Тийм байна. Тийм байна. Тэгэхээр үзээд юугүй энэ далтсан энэ туулсан гэдгийг түрүүн юу байхгүй юу? Наа чин өөр үг болчлаа гэд нэг хэлжсэн. Тагуулсан гэж бичгүй тогуулгасан гэж ирсэн байгаа үсэ тэ тогуулгасан. За тэгээ тэний нэм гэдгийг хамжаад хэлсэн. Энэ буруу байлаа, энэ буруу байлаа. За ингээд танах 3 оноотой яваа шүү. За. Яамаа. За одоо манай Бацсаг их хоёр төгшүүрт уйтгарлан түгэнэм гэдэг 3 үг чинь. За төгшүүрт гэдгийг яваа Бацсаг яваарай. За төгшүүрт шууд хэлий авчих юм уу те? Үсэг үсгээр нь галиглаад явчих. Хэл урт үг байна да тий. Төгшүүрт. Харин яг үйлчлэж айгу хэцүү байна. Одоо шууд ашиг. За. За. Гү үгийн доноор хүү. Хүү. Биш явах болоо зааж байж юм. Мөхтэй чимээгүй гэжтэй би энэ ч одоо тэмдэг
жоохон. Түг. За чи нараа юм багш авч ш. За. Ямар үг вэ? Одоо наа чи их шиг орно доо. За төгшөөрт их хоёр хандсан уу? За За үгийн ихэд орох түү. За түү юу. За тэ гэдэс шилэв тэгээд эм үгийн гэ түг. за Ихсэхгүй тэгээд шууд ши. за Ши. Тэгээд үгийн дунд орохгүй. за Тэгээ эр ши үсгэн шаа үсгэн дараа шууд үү юм уу те? ши гүр түү. Алган. За энэ би зөв бичиж гэнэ үү? Яасан гинэ өгшөө? Энэ зөв бичиж гэнэ үү? Чиний ярьж байгаа нөө таслаад байгаа болохоор сайн сонсох байна. За түг ши өгшөө. Шилэв бит юу гэдэс ичихгүй шүү. Шууд ши. за тийм байх. Гэдэс ичихгүй. За энэ шилэв шүү. Ши тэгээд гү. Гү. За гү. Гү. За Эр. заара. Төө. Хөвтэдэ. Төө шууд. Шууд тоо ямар хэвтэйдэ гэсэн те? Хөвтэ төө. Тэгээд за. Төг. Түг ши гүр төгшөөрт гэжтэй те? Тийм төгшөөрт гэсэн. За зүйтэй. За уутгарлан. Батцэг чадах уу? Уутгарлан дээр. Ano? За байна уу? Уутгарлан гэж нэг оруулах. За хэлээд үзээ өгш. За. Оо. За. Оо. Үй. За. Хоёр и орж байгаа уу? За. За энэ чинь юу болооч вэ? Үйт. Доороо үйт. Үйтгэл ямар хэцүү өгнүүд ээ. За хамаагүй шаа нэг уртаа юутай биш үйл болчих гадар шүү. Ой. Яах юм бэ? Яа. За энэ яа юм уу? За. Яа тэгээ шүттэй шүү. Шилэв биш. За энэ болгочлаа. Тэгээд тэ. Тэ ямар тэ? За үгийн дунд тэ. Хэвтэ босоо. Босоо. За. Ийм амар мартчих. Энэ хэвтэ үздэй өгшөө. Энэ босоо юм уу? За энэ бол босоо нь байна. Хэвтэ нөгөө энд биш үү? Тэгвэл хэвтээтэй өгшөө. Яана бүгдийг мэдсэн юм шүү. За энийг их хоёр харж байгаа үү? Харж байна. За би тааж байгаа шүү өгшөө. Зүгээр таагаад ингээд явчих. Уусахчих нэг мөсөн. Тэг Ик гэдэг нь эм үгийн гээ юм уу? Эр үгийн гээ юм уу? Эр үгийн гээ. Үгийн дунд гээ. Зага. Ра. За ра. Үгний үлээ. Уутгарлан. Уутгар. За шууд ла энэ амар шууд дуусчихъя зүгээр. За. Энэ га дээр хоёр тусал байх уу байхгүй юу? Бага. Уутгарлан бага. За их хоёр энэ дээр санаа оноо. За миний бодлол болохоор үгийн ихний өө. Тэгээд хоёр шилэв. За хоёр шилэв. За. Тэгээд дэвсгэрдээ нөгөө босоодаг гээ. За дэвсгэрдээ. Тэгээд таны харагдах ажлаа. За одоо харин За тэгээд үгийн дунд хаа 3 шүд. За. Эр. За ра. Эр ла. За ин. Эвэрс гизгийн айл уу? Эвэр. Зэ тэ. Ла ин тэ. Ямар энэ үсэг үлээ? Сүүлийн. Зүйтэй. За. Ингэн гэж бодчих. За хамгийн сүүлийнх нь түгэнэм.
За түү шууд үгээр нь надад түү. За түү. Түү бүр түү. Гээ эмүүгийн гээ. За. Дахиад гээ. Эмүүгийн гээ шиг байх юм уу байхгүй юм уу? Дахиад ихчтэй явах юм байна шаа. За их шиг авчлаа. Гээл орж ирэх байхаа. Дахиад гээ. За. За. Нэ үгүй нэ. So дахиад гээ үсэг авахдаа бас их шиг авах уу? Түгэн. Энэ доотлих нь шүдгөө шууд юу явах юм өрсөлдөж явах байхаа. За. Доотлын ген шууд ичхгүй шууд татаад өгш. Тэгжилдүүд одоо. Одоо ингэж явна гэж юу? Ихэнх шиг үү? Биш. Эхнийх нь зөв багш. Доотлын шүдгөө шууд аваараа шүдгөө тав. За доотлих нь за. Шүдгөө. Нэ. Тэндээс. Одоо нэ. Дахиад шүд. Тэгээд одоо шууд сүүл. Сүүлээ. Түгэн. Тэгвэл нэм юу үздэй шин? Түгэн нэм гэсэн тий. За их хоёр яваараа. Амар. Өөрөөсөө санаанд ч үг юм байна авснаа чи ямар юм. Харин нөө Монгол хэл шүлэг үзег болохоор чи санахгүй байхгүй. Чи ямар ч санаанд ч алга байна. За их хоёр багш яваараа. Энэ тал бичнэ. За түү. За шүлэгтэй үгүй ихний. За. Эмүүгийн гээ. За. Гээ шүдтэй. Шүдтэй шүү агшаа. За орцсон. Түгээ. Ахаад гээ. За. Гээ. Ардаа шүдтэй мө? Шүдтэй. Түгээ. За түгээгээ. Нэ. За нэ. Нэ үгийн дундаас нэ тусалтай нэ. Зүйтэй. За. Нэ. Шүдтэй шүү одоо. Дахиад шүд. За. Эм үгийн ад. За энэ юутай вэ? Гизэг. Зүйтэй. За алтайгаа харъя. Одоо өстө жинхэнэ нөгөө үг чинь. Багшаа би засъя. Бидний групп засъя гэж юм. За засаа доноо авч болно тий. Болно. Түгэн нэм гэсэн үг мөн биз дээ. Мөн. За түгэн нэм мөн. За. Тэ бичээрэй багшаа. За энэ бичнэ. Тэ. Үгийн дунд ордог гөөгүй. Тэгүү. Зөв гэцтэй нэм гэж шууд одоо бичнэ. Энэ түгээ энэ үсэг наа гэвэл өгч. За. Тусалтай. За. За. Эм. За. Эзэгтэй юу? Эвэртэй юу? Эзэг эвэр гэж чи үлээ. Доошо им үсэг. Эзэг. За. Түгээнэм гэдгийг чинь ингэж бичнэ. Тэгүүнэм гэж бичнэ. Тэгүүнэм. За энэ бол зүг байсан. За тэгвэл байгач баг нэг оноо нэмэгдсэн шүү. Мундаг юм. Дээр алдсан байх шүү. За одоо энэ үгүүдэд хэдүүлээ тулгахчээ. За төгшүүрт гэдэг дээр төгши гү риту. Энэ дээр рагийн ард и үсгийн шил байх ёстой. Тэр байхгүй. Та хоёр За уудгарлан гэдэг дээр харин алдаа мадаггүй маш зөв. Харин зөв басан. За түгээнэм гэдгийг хоёулаа алдсан. Байгалагчийн баг зөв хийсэн. За тийм. За танаа хоёр баг хоёулаа тэнцсэн. За маш сайн. За баяр хүргэе. Маш сайхан өрсөлдөөтэй хөгжилтэй тоглоом болж өнгөрлөө. За. Иймэрхүү маягаар ингээ өмнөх үтсэн хичээлээсээ ганц нэг үгийг баттгаж сорил авдгийн шүү. За
Тэгэхээр хичээлээ үзээд бас бэлтгэлтэй байгаарай. За одоо гэрийн даалгаврын хэсэг байгаа. Тэрийг гялс явчих. Цаг айгүй хурдан явчихлаа. За хэн баяраа ирэх учраас баяраагийнхыг шууд алгасаад байгалаа гिचх рүү орлоо. За би нөхөж хийсэн байгаа шүү дээ. Тэгээд даалгаврыг альнаас орж зүүр үгнээс эхэлж хийсэн үгүй юу? За би миний хуудас ингээд шеэрлээд гарч ирэхээр дураараа ямар ч хамаагүй хуудас гараад ирдэ шүү. Тийм. Тэгэхээр та анзаараарай. Энэ дээр юу н гарч ирж байна? Хичээл одоо нөхөж хийв гэж гарч ирж байна. За. За маш сайхан яг цэгцтэй бүгдийг хуулж ирсэн байгаа. 11-р дүрэн маань үйлдэхин ялгал байсан. Тэрийг ингээ нөхөө хуулаад ирсэн. Жишээнүүдээ бүгдийг хуулсан. За ингээд жишээ өөрөө үг зохиогоо бичиж ирсэн байна. За энэ жишээгээ та нэг уншаадах та. За жишээ гэж. За би ахаа бар ном яабу го лаба гэсэн. Тэгээ ил үсэг байхгүй юм байна тий. Шид байхгүй хаа за. Би ахта ном явуулав гэж. Зүйтэй. За. Харуу. Тий. Ахаа доо за тий ахта гэсэн ахаа бар гэдэг чи одоо аар. Тий. За абу модо бар абдар хибэ гэж. Модор авдар хийв. За зүйтэй. За дараагийнх нь сайхан сэтгэл доотын ихшиг нь за би өөрөө хараад таад. Сэтгэл сайхан сэтгэлээр яар. Хүмүүндүү за би өөрөө төвтрээ хараад. Хүмүүндүү тусалхуу сайн. Сайхан сэтгэлээр хүнд туслах сайн гэдэг. За тэн дээр нэг хайсан байна уу тий? За дараагийнх нь болохоор газар яар хурдан яабу на газраар хурдан явна. За зүйтэй. Та энэ гээ ус га гэгүүлэгчийн эр үгийн гагийн одоо энэ нэг хоёр туслаа шүү дээ. Би энэ маусаар бичиж байгаа болохоор чиг ерөөс гой гардаг юм аа. Ганц тодруулах юм нь одоо энэ гээ га усыг байгаа. Хоёр туслаа та нэг ингэ тавьдахтаа урд нь. Тэр доор нь юм уу? Га усгийнхаа урд. Жишээлбэл одоо энэ хоёр шүд байгаа шүү дээ тий. Энэ би юугаар маусаар бичиж байгаа болохоор айгүй муухай гарч байгаа шүү. Яг ингээд урд нь нэг тавьдахтаа. Тэгвэл таны энэ хоёр тусал ганц шүднийхээ урд ингээд гараад байна. Ганц энэнийхээ урд гараад нөгөө шүдээ гээгээд байна шүү. Энэ хоёр туслаа хоёр шүднийхээ урд харгалзуулан тавиарай байглаа гэж байна. Энэ бас га усгийнхаа толгойн урд талд хоёулыг нь харгалзуулаад тавиарай. Энэ яач юм өгч. Энэ өөрөө шууд ингэж. Тэгвэл yes гэдэг дээр нь дараарай. Дэлгэцэн дээр чинь юм гарч ирж байвал yes гэдэг дараарай. За энэ дээр орохоргүй болсон. Яг тэгвэл бичлэгээ хийхээ мартцсан байна. Түрүүн биччихсэн да хизэнээс бичдэг юм болоо. Харин түрүүн би нэг гарсан штэ. Тийм юм. Тэгээд алдсан байна. За хараа баяраа үгээ бичгэд яаж бичих үгээд мэдгүй байгаа штэ тий. Тэгэхээр энэ тунгамлтай суулгасан уу? Суулгасаа. Тунгамлтай дээр хичмээр асууж ирсэн. За би тэрийг танилцуулъя та нарт. Мэдгээ дээр энийг тунгамл төлөг мэдэх үү?
Мөө надад бүх төрлийн тойл байна. За. Энэ тонгоомол тойл дээр одоо үгийг хэлнэ заяа. Хэлж байгаа. Хамгаална. За ингээ гараад ирж үг чинь. За би энэ доор самбар дээр өччихье. Хамгаална гэд орхил цаатай. За зэртэг хамгаална. Энэ А гэдэг чинь л Агаа гэж бичигдсэн байна тийм ээ. Ууртаг шиг. Өөр ямар үг гэсэн бэ? Сэргийлэн аварна хоёр үг. За сэргийлнэ. Одоо энэ дээр шууд хэлнэ штэ. Сэргийлнэ. Тэгэхээр буруу байна. Сэргийлнэ. Энэ үгийг чинь буруу бас олж гаргана. За сэргийлнэ гэдэг нь хос игшгээр бичигдээд ард нь орхиц ээтэй байна. За энэ дээр бичье. Са гэвлэгч ра гэвлэгч тэнгүүтээ хос игшгийн лэн на гэвлэгч за тэгээд орхиц Са гэвлэгч их шиг ра гэвлэгч ард нь байна. Тэгээд игийн хос их шиг байна. Тэгээд ла гэвлэгч н ард нь Эдийн ард үсэг бичигдэж байгаа тий? Бичигдэж байна. Гийн шүд бичигдэж байна. Би арай энийг харах гэж энэ нөгөө манай дорнговын онцгой байдлын хаяг байхгүй юу? Онцгой тэгвэл наад чинь нөгөө сэргийлнэ гэдэг үйл үг биш. Сэргийлэн гэдэг үг юм шүү. Та ийм үг хайж байгаа юм шүү. Энэ болохоор сэргийлнэ гэдэг тэг ингэн гэдэг үйл үг штэ. Сэргийл Энд чинь болохоор ийм сэргийлнэ гэдэг үйл үг. За та хэрвээ сэргийлэн гэдэг нөгөө урьдчилан сэргийлэх гэдгийн сэргийлэн гэдэг ийм үг хайж гэнэ үү? Ийм үг сэргийлэн гэдэг. Гэхдээ төгсгөл нь болохоор юу байгаа байхгүй бас орхиц ээтэй төгсөд байгаа байхгүй юу? Сэргийлэн гэхэд үү? Одоо энэ миний бодлоор баха. Хаягн дээр бичсэн нь болохоор сэргийлэн. Хэрвээ сэргийлэн гэвэл орхиц байхгүй тий? Байхгүй. Орхиц байхгүй. Энд чинь үйл үг учраас ээтэй. Би энийг буруу бичигдсэн байна гэж одоо танаас шалгах. Энэ сэргийлэн гэдэг дээр болохоор зүгээр шууд наа байхгүй. Шууд сүүл энээрээ төгсөж байгаа. Тийм, сүүл энээрээ төгсөн. Тэгээд энийг хэрвээ сэргийлэн гэж байгаа бол энэ болохоор элийнхээ ард ээгүү үчигдээд байгаа байхгүй юу? Гэдэг нь ер нь Багш ажилла болцсон юм уу? Гүг одоо би харин бэлдээд гарлаа. Өнөөдөр жоохон яарад байна. Ярин цагаас нь өнгөрцөн байна. Харин тийм байлээ.
За хичээлээ ингэсгээд өндөрлөе. За. Баярлалаа. Өнөөдөр орж ирсэн Мэдгэ Батцэг хоёрт баярлалаа. Танилцах таатай байлаа. Тэгээ дараагийн хичээлээр орж ирээрэй. Одоо үүнээс цааш Тэгнээ хоёр хүн орж ирсэн байна. тийм гадаад байдаг шүү. Хүүхдээ ажилтан үед бүр нөгөө яг зүүмийнхаа хичээлийг урд өдрийн юм оруулах боломж цагаа хуваараа хилжүүл уулна басан дараагийн ажил зогсуулмаар юм шиг байна. За манай хичээл чи ерөөсө хагас өдөр болгон Монголын цагаар оройн 9-оос 10 хагас хүртэл явж байгаа шүү. За ойлголоо шүү. Өдөр болгон. Айгуу сонирхолтой байлаа. Тэр Zoom-ийн нөгөө meeting code, passcode энэ төр гэдэг байгаа шүү тий. Яг тэрүүгээр хадгалаад очих. Тэрүүгээр ч л ороод байна, давтаад байна. Нэг л холбоосоор яваад гэдэг юм уу? За. Яг баярлалаа. Сансан үедээ ингээд тэр доор нь 30 минутын дараа 1 цагийн дараа хичээл орно шүү гэдэг ингээд явуулчихдаг юм. Тэр хин баяраа билүү? Баяраа. Facebook-оор найз хүсэл явуулаарай. Юм бичгийг зааж өгөөрэй. Би чимээ татсан байгаа. Гэхдээ тэрэн дээр ерөөсөө бичих чадахгүй байгаа юм. Оюунт дээр бол ганц нэг постны доор юугаар оруулчихлаа гэн. Тэгээд юу яахгүй сайн чадахгүй байгаа. За. Чаддаг юм зааж өгөөрэй. Нэгээс сайн сурна байж. Хоёрдугаарт нь миний YouTube бичлэгийн хоёрдугаар одоо өмнөх хичээлийн 7 дугаар хичээлийн 7-гийн 2 нь чимээ орсон байгаа. 6-гийн 2 бас чимээ орсон байгаа шүү. Тэрийг эргүүлээд үзээрэй. Байгалийн хичээл үзээрэй. Батцаа чимээ дээр бичиж байгаа юу? Чимээ оюут ерөн бүгдийг ашиглаж байгаа. Яасан гоё юм. За тэгвэл ерөнхийдөө зурагтай өөрөө би арга зүйчлээ. Тэгээд утасны аппликейшн юм сайн ашигладаг. Онших дээр жоохон хэцүү байна. Гэтэ та бүхнээс суралцах юм их байна. Гоё байна. За. Сонирхолтой байна. Харин тийм ээ. Их сайхан байлаа. Баярлалаа. Баярлалаа. Сайхан амраарай. Айгүй гоё газар баярлалаа. Сайхан. За. Би сайхан өнгөрөөгөө багшаа. За баярлалаа. Би одоо энэ групп чатанда юуныхаа Facebook-ийн мессенжерийн группэндээ энэ хичээлээ PDF файлаа шууд хийчихдэг шүү. Тэндээс даунлоадод аваарай өөрсдөө. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Одоо ярьдаа. Сонсогч гин үү? Сайн уу? Сонсогч сайн байна уу? Би одоо л анхныхаа хичээлд орж байна. За. Тэгээд холбоос ирэхээр ерөнхийдөө орохгүй л сууж байна. Нэг хичээл сууж суралцсан надад агш минь. Хэн билээ? Батцэг. За. За тавтаа морил. Өмнөх хичээлүүдээс YouTube-аас үзсэн үү? Эхний хоёрыг бол үзсэн. Эхний нэг 2 хичээл үзсэн байгаа. Ихч бол үзээгүй. Тэгээд ихтэй нөгөө хүмүүсийнхаа чат хичээл хийж байгаа тэр нь үзээ яваад байгаа юм. Жон хөдөө орон нутагт яваад өөрөө сайн оролцож чад намжихгүй л байгаа. Улаанбаатараас оролцож байна уу? Ханаас оролцож байна? Би өөр Ховд аймгаас олгож байна. За. Ховд аймгийн ямар сум вэ? Одоогоор бол Ховдынхаа төвдөр байна. Би нөгөө Мөнхбайрхныхаа ахгүй юу? Юуныхаа? Мөнхбайрхан сумынх. Тийм үү. Яасан гоё. Тэгээд сая хөдөө явж байгаад ирээд гэртээ ирээд нэг одоо 2-3 ламжээ. За. Урд нь үдчихсэн биз дээ. Урдны хичээлүүдийг үзсэн. Тэгээд би нөгөө сая 5 цагаараа хөдөө явж байгаа сүлжээ мөлжөө мө одоо л өнгөтөө.
Зөв зөв интернет болж орж иж байна. Монгол бичгээ бүр одоо 9-10 дугаар ангида ч юм үзчихсэн үү? Би нөгөө 90 онд ороод 90 оноос 93 он хүртэл монгол бичиг заалгаж байсан. Тэгээд яг ерөнхийдөө суурьтай. Гэхдээ одоо юм бичлэг, зурлаг гэдэг жоохон зөрөөтэй, тэгээ мартагдсан юм нэлээд байгаа тийм араа. За ойлгомжтой. Харин бид яг л тийм байгаа. Тийм. Тэгээ бүгдээрээ сэргийж сурж байгаа. Тий, хуулан бичиг хийгээд уншаад одоо нөгөө монгол бичгийн группт орсон дандаа уншаад тэгээ хэдийн уншаад нөгөө төв буруугаа мэдхгүй учраас бас нэг хамаагүй их оролцож бас болохгүй маа гэж хэвчээ. За. За баярлалаа. Байрлагч одоо хэлтэн ярьда сонсъё. Одоо ярьж болж байна. За. Биш минийх дээр байсан байна. Би системээ өөр юм дээр тавьсан байсан байна. За. Ягаад гэвэл гуруулаа сонсогдохгүйсэн байхгүй юу? За, мэдгээ өөргөө танилцуул да. За, намайг Эренчин мэддэг ирдэг. Говьалтай аймгаас холбогдож байна. Говьалтай? Говьалтай аймгийн төв. За, ямар гоё. Говьалтай аймгийн төвөөс орж ирж байгаа юм тий? Тийм байна. За. Би ер нь одоод орч чадахгүй. Миний утасныг гүнхэн дефекттэй юм уу? Тэрөөсө болчихгүй. Тэгээд бүр дахиж утас худалдаж авдгийг өөрөө чинь хичээл суугаад. Айгүй хичээгээд тэгээд яаж байгаа. За баярлалаа. Би харин өөрөө чинь энэ тентхийн нөгөө Монгол бичгийн постн дээрээс хараад байсан. Ямар сайн уншдгийг их сайн юм байдаг штэ. Одоо юу сурах гэж орж ирж байна? Тэгээд хамт олонтой болохоор чинь яаш té хүүхдтэй. Тэгээд би хамгийн гол нь бичгийн хэв айгуу муу байна. Ер нь хичээл байгаа гэсэн хэрнээ ерөнхийдөө тийм жоохон бичиг муутай байна. Дээрээс нь одоо энэ янз бүрийн гадаад хариу өгнүүд сайн бичиж чадахгүй байна. Юу яаж юм. Тэгээд юм мэдэж сурахаар би бүр анх 5 настай байхад надаа манай эмээ зааж өгсөн. Яасан үндэг юм. За. Тэгээд ер нь одоо сурах монгол бичигт бол айгүй их дуртай. Тэгээд өөрөө чинь хичээл суухаар сонирхоод тэгэл YouTube-ээс үзчихэл байгаа. Гэхдээ би нөгөө ерөнхийдөө өөрөө чинь даалгавруудыг бол надаа арай хөнгөн юм шиг санагдахаар сайн хийхгүй. Өөрөө зүгээр нөгөө хуваараа жоохон хүндрүүлж юм хийгээд байгаа болохоор даалгавраа тавихгүй байгаа шүү. За яг болж байна. За тэгвэл ангийнхантайгаа бүгдээрээ танилцъя. Одоо байгалагч та өөрийгөө танилцуулаач. Энэ шинэ орсон ангийнхаа хүүхдүүдэд. За хичнээн шинэ хүнтэй болсон юм тий. Хоёр орж ирлээ. Баццыг Эренчин мэддэг. За би Улаанбаатар хотын уугуул. Тэгээ бас анхан шатнаас нь явж байна. Монгол бичгээ сурах гээд. Одоо өөр юу хийж хийдэггүй. За байгалагч бас их сайн бичдэг, уншдаг байгаа. Бичгийн хэвийг л засах, жоохон өшөө сэргээх тийм зорилготойгоор орж ирсэн тийм ээ. Би ч бараг анхан шат шүү дээ. Тийм ээ. Энэ сургалт маань угаасаа анхан шатны сургалт. Одоо бид нар 2 хичээл ороод дуусна. Анхан шатаа дуусгана. Тэгээд төр завсарлага аваад дунд шат руугаа орно. Тэгэхээр өшөө дөрөн мөрөм тэгэл өшөө нарийн юмнуудаа үзэж эхэлнэ дээ. Тийм ээ. Нөгөө тийм ялгалуудаа ердөө мэддэггүй байсан. Яадаг хаан залгуудыг гэдэг мэддэггүй байсан. Одоо тэрийг мэдээд эхэлж байна. Бас нэг багшаар заалгаад хичээл үзэж байгааг бас шал өөр болд юм байна хүн. Их оромтой болж байгаа. Хаяа өөрөө галгалж юмд унших гад үзээд байгаа. Байгалагчийн өгсөн даалгавруудаас би нэг юм анзаарсан. Ерөөсө тал бичиг харахгүйгээр айгүй зоригтой өөрөө шууд бичдэг. Өөрөө шууд бичсэн. Алдаа мадагтай хамаагүй бичсэн. За тэгээд тэрнийх нь араас би эрэл сурал хийж нөгөө өгүүдийг олно штэ. Зөв болох гэж. Гэхдээ тийм учраас ингээд нэг нэгийг хурцлаад айгүй сайн би бинээсээ сурж байгаа хэрэг. Магадгүй энд явж байгаа хамгийн хөвшин настанд би байж магадгүй. Тий. Тэгээ өөрийгөө болохгүй байна. Яг одоо эндээс харагдвал та Ахмад юм тэгсгэнд ингээд сурах гэж байна гэж амар мундаг юм а тааж яасан. Итгэл зүтгэлтэй хүн бэ. Арай айгүй мундаг байгаа.
Тэр ийм хүмүүс сураар явж байгаа одоо нэрээ залуу бид нар сурах гэдэг одоо онио болох нэ. Ястай их болсон шүү. Тийм тэгээ бас баярлаа. Их сайхан одоо би одоо энэ дотроос мэдж байгаа нь хэн бэ? Эрдэнэ цэцэг билүү манай нэг жоохон хүүхдтэй хүүхэн? Инх жаргал. Инх жаргал байна. Баярбаатар 2 айгүй мундаг юм билээ. Тий. Манай одоо хууччлаас логи орж ирж гэнэ үү? Тэнгис орж ирж гэнэ үү? За тэгвэл одоо би үлдсэн юм байна те. Тэгээ хууччлаас та үлдсэн. За чи маш сайн яваа байгааштай баярлалаа. Үнэхээр их ямар чармаалттай гэж бодно. Би нэг өөрийгөө солилцсон чинь жоохон харанхуй харагдаад байна дүрсмэрс. За зүгээр. Байна гоё байна. Сайхан харагдаж байна. Сайхан. За баярлалаа. Нэг хүнийг танилцуулъя. Инх хоёрыг танилцуулъя. Инх хоёроо камера өгөөд өөрийгөө ангийнхаа шинэ охтуудад өөрийгөө танилцуулаач. Тэг сайхан Монгол гэрээс. За сайн байцгаана уу? Та бүхэндээ орой минь төргий. Орой минь. Давхай аймгийн Асгар суманд амьдардаг. Тэгээд ерөнхий боловсролын сургууль Монгол хэл бичиг уран зохиолын багш шийдэг байгаа. Тэгээд туяа багштайгаа бас уулзраад бас баггүй хугацааг өнгөрөөж гин. Тэгээд бас багшийнхаа арга зүгээс суралцаад явж байгаадаа бас баяртай байна. Багш хүн бас ингэж шав ороод явна гэдэг чиг сонирн байна шүү те. Одоо би мэрэгчлэрээ 4 дахь жилдээ л ажиллаж байгаа. Өнөөдөр жоохон амралтын байдалтай байна. Бас 1-р ангийн хүүхдтэй хичээлээ заамаар болоо. Би игэрийг бодлоо өстой айгүй хүнэлтгийн асар хүнэлтгийн өөрөө багш хүн залуу хүн тэгээд бусдаас тэг намайг голохгүйгээр ийм сурах гэж ингэж бүр хичээгээд оройн цагаар ингэж зорж орж ирээд байдаг энэ би бүр үнэхээр үнэлтэй шүү. Их баярлалаа. Баярлалаа гэжтэй байна. Танаас маш их сурж байгаа шүү. За хэдэл танилцсан чи одоо хичээлд орё. Намайг бол ичнээ бүгдээрээ таньсан байгаа зү. Бачцэг Медга 2. Юу Монгол чи маш их мэдээ л байгаа. За яг үүндээ би бол Монгол бичгийн багшаасаа илүү инженер хүн юм байгаа. Тэгээд Монгол бичгийг сая эхлээ аврыг гэдгээс үүдээд тэрүүгээр тэмцээд нэлээд жагсаал цуглаан зохион байгуулж хийж агаад сүүлдээ ер нь ингэж гудамжинд очиж ойролцохсноос хилээ зааж тэмцсэн надад илүү үр бүтээлтэй үр дүнтэй санагдаад одоо энэ хичээлээрээ ингээд ер нь 10 дахь сурагчаад төгсөх гэж байгаа. Тийм энэ бид болохоор Америкт амьдардаг байхгүй юу? Америкийн Окленд Сан Франциско хотын дагуул хотод амьдардаг. Тэгээд манай энд аагач мэдгүй байсан эгчнэр одоо намайг дагаж монгол бичиг сураад тэгээд 10 гаруй сурагчдаас эхлээд 6 төгсч чадсан. Бүгдээр уншдаг болсон. Тийм тэгээд яг энэ чинь би бас яг та нар шиг аль дээр үзэж байгаа мартцсан орхицсан байсан. Тэрийгээ сэргээгээд тэгээ анханаас нь эхлээд сэргээснийгээ шууд заагаад явцсан байхгүй зэрэгтэйгээр. Тийм. Мондог байна. Одоо бол яг харьцангуй гайгүй болсон. Харьцангуй гайгүй сэргсэн. Тэгээ миний хичээлийн гол материал бол Монгол Улсын их сургуулийн манад ардын багш, чама багшийн хичээлүүд байгаа. Тэгээ бас уран бэлэг багшийн хичээл дээрээс суурилсан ийм хичээл шүү. Яг жигэн бидний арга барил. Тийм. Тэгээд яг миний өөрийн бас нэг арга барил болохоор би нэг Америкт олон жил амьдарсан, эндхийн системээр бас олон жил явсан болохоор эндхийн системийг бас нэг жоохон шингээсэн арай сонирхолтой байдлаар заадаг. Тийм. Тэгээд тэрийг та нар бас олж харсан байх. За. Одоо та нараасаа суралцахаар ерөнхийдөө өнөөдөр анхныхаа хичээлд орж ийн. Тэгээд та бүхнээсээ мэрэгжлийн бус настай хүмүүс та бүхнээсээ суралцъя. За. Өнөөдрийн багшийн цаг их богино байна тийм ээ. Тэгээ өнөөдөр би одоо ингэ нэг аялалд явах гэж байгаа. Хэрэг аялалд явах юм. Тийм учраас хичээлээс жоохон шахаа үзээд явна. Хэрвээ би сүүлийн хичээлүүдээ орж багтахгүй бол та нарт даалгавар маягаар өгөөд
Тэгээд дараагийн хичээл дээр тэрийгэ дахин баттгаад тунгаагаад явна. Ойлгож байна. Шигээ ойлгож байна. За.